За одоо энэ futur proche цагийнхаа бүтцийг үзье. Construction du futur proche. Le futur proche est construit avec le verbe aller au présent plus infinitif. За тэгэхээр futur proche цагийг бүтээдэг хоёр үг заавал байх ёстой. Эхнийх нь aller үйл үг. Ард нь үйл үг infinitif дээрээ буюу анхны хэлбэр дээрээ. Тэгэхээр нөгөө хувраад байх үйл үг нь бол aller байх нь шүү дээ. Дандаа одоо цаг дээр хэлж байгаа. Үйл үг нь бол дандаа infinitif дээрээ л араас нь ороо явчихдаг. Дандаа нэгдүгээр юун дээр л хөрөх юм байна те. Эхний юун дээр, хувиргал дээр. Aller үйл үг нь л хувирна. Аа. Үйл үг бол анхны хэлбэр дээрээ л байж гэнэ гэсэн үг. За, partir гэдэг үйл үгийг харъя. Partir ч юу гэсэн үг лээ? Partir чинь гарах билүү? Үгүй юу лээ? Je pars en France гэвэл юу гэж орчуулах вэ? Хөрхий зааж. Je pars en voyage. Явах юу лээ? Явах те. Явах. За, partir гэдэг үйл үгээ одоо цаг дээр бол та нар хувиргаж чадна. Бид нар үтцсэн байгаа. Je pars, tu pars гэд байдаг те. Futur proche цаг дээрээ одоо хувиргая. Тэгэхээр би явах гэж байгаа гэж орчуулна. Би явах гэж байгаа, чи явах гэж байгаа. Тэр явах гэж байгаа. Явах гэж байгаа гэдэг нь одоо яг одоо утгагүй те хэдэн минутын дараа ч юм уу, цагийн дараа ч юм уу явах гэж байгаа. Эсвэл хэдэн хоногийн дараа ч юм уу. Ер нь бол цаг хугацааны хувьд нэлээд ойрын үед болох гэж байгаа гэсэн. За. Je vais partir. Уншаад яваарай. Je vais partir. Tu vas partir. Tu vas partir. Il, elle, on va partir. Il, elle, on va partir. Nous allons partir. Nous allons partir. Vous allez partir. Vous allez partir. Ils, elles vont partir. Ils, elles vont partir. За, негатив хэлбэр бол амархан. Нөгөө aller үйл үгийнхаа хоёр талд нь ne pas-га авчиж байгаа. Тэгэхээр je ne vais pas partir, tu ne vas pas partir, il et on ne va pas partir, nous n'allons pas partir. Энэ aller үйл үг агаар эхэлж байгаа учраас n'allons pas болж байна. Энд бас адилхан. Vous n'allez pas partir, ils, elles ne vont pas partir. За, aller үйл үгийнхаа хувиргалыг та нар цээжээр сайн мэдж байгаа учраас энэ futur proche цаг бол амархан. Тэгэхээр гол нь яг үүлийн эзэн хэн бэ? Тэрнээс хамаарат aller үйл үгээ зөв хувиргачих юм бол futur proche цаг дээрээ бол асуудалгүй үгээ хувиргаа авчиж гэсэн үг. Нөгөө ард нь орж байгаа үйл үг partir гэдэг дандаа infinitif дээр л байж байгаа учраас. Тийм мен дандаа нөгөө нэг одоо aller үйл үг нь л хувирал яг артлын юу нөгөө aller үг нь хувираад артлынх нь яг үйл үгнүүд яг хэвэндэл дуудагдаад явах юм байна шүү дээ тий.